За Монгол улс цөмийн зэвсэггүй атомын цахилгаан станц үйж яагаад гэдэг асуултыг хүмүүс тавьдаг. Тэгвэл манай улс ураны нөөцөр баялаг учраас цөмийн зэвсгийн түүхийд нийлүүлэхгүй байх нь цөмийн зэвсэг дэлгэрүүлэхгүй байх гэрээгээр хүлээсэн үүргүүдийн нэгэ гэдгийг тодтогхон зүйтэй. Нөгөөтэйгөр цөмийн хэрэглээ өндөр хоёр орондоо хил залгаа оршдог учраас цөмийн аюулгүй байдлыг хангах тэр дундаа хилийн хяналт маш чухал байдаг юм. За Америк нэгдсэн улсын эрчим хүчний яам цөмийн аюулгүй байдлын газартай хамтран хэрэгжүүлж байгаа дээрх төсөл чухам ийм зорилготой юм а. Тодорхойлбол 2008 оноос 7 үе шаттай хэрэгжиж байгаа төслийн хүрээнд Монгол улсын хилийн 15 боомтод цацрагийн хяналтын 82 төхөөрөмж суйрлуулад байна. Түүнчлэн цөмийн болон бусад цацраг идэвхтэй материалыг илрүүлэх, хоёр дахь үзлэг шалгалтанд ашиглах гар багжуудыг нийлүүлсэн. Мэргэжлийн хяналтын ерхий газар, хилийн мэргэжлийн хяналт, хил хамгаалах болоод гайлын ерхий газрын нийт 300 орчим албан хаагчдыг гадаад хотоодын сургалтанд хамруулад байгаа юм. Америк нэгдсэн улсын эрчим хүчний яам төгсөл тавьсны дагуу хөшгийн хөндийн нисэх онгоцны бодолд цацрын хяналтын төхөөрөмж суйрлуулах ажлыг гүйцэтгэж байна. За мөн 2 боомтод төхөөрөмж суйрлуулах, төр ажиллагаатай агаарын болон хилийн 7 боомтод цацрын хяналтын төхөөрөмж өгөх талаар судалж үзгээ илэрхийлсэн юм а. Эх хонд хөшгтийн хөндийн нисэх онгоцны буудал маань ашиглалтанд орно. Өнөөдөр түүн дээр энэ агаарын хөлгөөр, агаарын орон зайгаар агаарын тээврээр орж ирэх одоо энэ цөм цацрагийн хэрэгсэл үүнээс үүссэн багаж тоног төхөөрөмж бас сүүлдээ бид хяналт шалгалт тавих хэрэгтэй. Тэгэхээр өнөөдөр мэргэжлийн хяналтын ерөнхий газрын санаачлагаар бид энэ хөшгтийн хөндийн нисэх онгоцны буудал дээр 20 гаруй гарцанд 24 гарцан дээр бид одоо энэ цацрагийн үүсвэрийг шалгах, мэдрэх тоног төхөөрөмжийг нийлүүлэх. Энэ үнэн дүнгээрээ бол 950 мянга орчим Америк долларын үн өртөгтэй. Дээр нь одоо суйрлуулсан багаж тоног төхөөрөмжөөс гадна бид гар аргаар одоо энгийнээр одоо ийм багаж тоног төхөөрөмжүүдийг нийлүүлэхээр эхнийхээ яриа хэлцээр хийгээд үр дүнтэй боллоо. Цааш цаг хугацааны хувьд бид хэзээ яаж дуусгах гэдэг асуудал яригдана. Хоёрдугаар энэ одоо төсөл хөтөлбөрийн хэмжээнд маань зам тээвэр хөгжлийн яамны нөхдүүд маань энэ хөшгтийн хөндийг барьж байгуулж байгаа ашиглалтын захиргааны нөхдүүд маань бол бас хамтарч ажиллаж байгаа. Ингээд гурван талд одоо яриа хэлцээрийн хооронд ярьсан асуудлууд өнөөдөр ажил хэрэг болж байна, эхлэлтэн тавигдаж байна гэж болж байна. Энэ үеэр мэргэжлийн хяналтын ерхий газрын дарга Америк нэгдсэн улсын холбогдох албаныхнаас хүнсний бараа бүтээгдэхүүн цацрагийн ариутгал хийдэг төхөөрөмж байдаг эсэх болоод манай улсад нийлүүлэх боломжтой үгүйг судалж үзхийг хүссэн юм а. Импортын хүнсний бараа бүтээгдэхүүний 60 гаруй хувь нь урд төршөөс замын үүдийн бомтоор дамжин орж ирдэг. Тус бомтод энэ төрлийн багаж төхөөрөмжч шаардлагатай байдгийг дуулгалаа. За ер нь мэргэжлийн хяналтын байцаагч нарыг сургалтанд тогтмол хамруулж байгаа. За цаашдаа ч үүнийг өргөжүүлж Америк нэгдсэн улсад зарим албан хаагчийг өргөжлүүлэн сурахыг талууд харилцан ярилцсан тохиролцлоо.